хэлний нутгийн аюулгүйн өнөөгийн байдал шуудлага чиг ханддаг тийм сайхан хэлцүүдийг одоо урд орчуулсанд их баярлж байна. Тэгээ би бол боддог юм а түүх шүнийхээ хувьд монголчууд бол уулаасаа ер нь үхрийн бөөр шиг олон одоо ясны бүлэг гэдэг үү угсаатны бүлгээс бүрэлдсэн. Өнөөдөр халах түмнөр суурилсан Монгол улс буюу халахын улс гэж байдаг боловч тэр 6 түмнээс нь зарим нь өвөр Монголд байна. Зарим нь хайлж нүгээ таашааж явсан. Асуудал өөрөө нэргэн. Гэтэл нутгийн аюулгүй гэдэг нь бивэл монгол хэлнийхэн нийт тэр үгсийн сан ч юм уу далай баян үгсийн саныг бүрдүүлэхэд зайлшгүй авах үг хэллэг их олон байна. Би одоо үжимчин хүн гэж хэлэхэд их ч олонтой. Үжимчнийг жахран суусан ноёдынх нь бүр хайдсан байхгүй юу? Бивэл дээдэс их сайтай өөрөө их муу дурсан биш. Айр бухын удмын хүн. Тийм ч учраас би бас 90 онд Монгол улс арчилтай болоо өтөж хэрэг авгаа хөвгтийн чирээд ирсэн. Өнөө тэр хүн эхнэрээ магтана гэдэг шиг манай авгаа үжимчин нутгийн аюулгүй судлна гэдэг бас нэг ганц хоёр үг ганц хоёр ном гаргаж ирсэн юм аа. Нутгийн аюулгүй одоо янз бүрийн шалтгаанаас болоод үжимчин үгэнд бол их өвөрмж онцтой олон тийм өвөрмж хэлж байгаа. Жишээлбэл засаг ойрын хүүхэд жаргч, зам ойрын хүүхэд маймаач гэдэг. Тэр засаг гэдэг нь өнөө засаг төрийг жаасан биш. Чингис хааны их засгийг хэлж байгаа байхгүй юу? Хойлоо мэддэг хүнд нь тэр төргөө жаргч бай таараа. За зам ойрын хүүхэд маймаач гэдгийг жагчаад амьдэрч байгаа би бүхэн сайн мэднэ. Жагчаал гэдэг юм зам дагчид хөлбөр зам аавруу жагчаал мөнгө тэнд байна л гэсэн. Үжимчин аюулгүйнд иймэрхүү одоо жишээлбэл хойл мэдгүй хүн эдхийн дууд нь хуур мэдгүй хүн хулахын мэрсэн гэдэг байхгүй юу? Үжимчин аман аюулгүйн тэр хулах гэдэг нь жихэр хэлдэг гэсэн байна. Төрөг гарагтай үг гэсэн үү? Хулах гэдэг юм одоо дуудлагын юу сайн мэдгүй шүү басна. Иймэрхүү өвөрмж хэлж үжимчин аман аюулгүйн маш олон байдаг. Энэнгүүрээ үжимтнийг одоо өнөөдөр өвөр Монголын нүрийг дахиж байгаа нэг ясных нэг болцоод байгаа. Бараг үжимчин ордос гэдэг одоо та бүхэн мэдж байгаа олон одоо сүүлийн 90-ад оноос зах зээлийн буйнаас гэдэг юм уу, засаг төрийн буйнаас гэдэг юм уу, арчилны буйнаар бидний хооронд тэр цагаан харин нураа бид бас нэг нэгнийхэн соёлтой тайлж болсон. Гэтэл өнөөдрийн үжимчин, халахад амьдарч байгаа үжимчин, Монгол нутагт амьдарч байгаа үжимчнээс бараг үжимчин аюулгүй олдох. Бүр сайхан тав халахаар ирнэ тухайд өнөр баян багш ярьсан. Одоо уусан гэдэг юм уу, хайсан гэдэг юм уу, дүрмжүүлсэн гэдэг юм уу, нэгтгэсэн гэдэг юм уу тэр мэрэгжлийн хэл том юм тийм байдаг. Өвөр Монгол бол өчүүхэн тийдээ одоо нот чи би ч юм бол сойр аюулгүйгээ үжимчингээр хэлчихгүй дээ. Би нэг 20 үрдэр юм бол үжимтнээс садаагүй. Өвөө өмнөхийн гар дээр өссөн учраас жаахан үг сурсан гэж хэлж байна. Захар ихнэртэй 40 жил амьдарсан. Халахтан буюу ой хорондоо ирээд 35 жил амьдарч байна. Тийм учраас миний аюулгүйг одоо ямар аюулгүй гэж хэлэх юм юу ч гэсэн би бол өөрийгөө монголоор ярьж юм боддог. Ямар аюулгүй хэлхийг би хэлж одоо та нар хэлний хүмүүс өргөлт юм уу дээшээ доош нь орох юм жүншээ барьсан юм уу хазгаа хэлж гин үү зөв хэлж гин үү гэдгийг та нар мэднэ. Би бол өөрөө мэдгүй. Тэгэхээр би бол өөрөө нэг юм амт би монголоор ярьж байгаа би орсоор ярьж байгаа хятадаар ярьж байгаа гэдэг юм бол лам мэддэг юм л нэг хүнтэй. Тэгээд цаашдаа өнөөдрийн өвөр Монголын байдал нутгийн аюулгүй байдгүй тэр Монгол хийж юм уу аюул тулгараад байгаа. Харин өвөр Монгол тэр Монгол бичгийн эдийн бодлыг хадгалж байгаа учраас уусаагүй хайдаагүй эдийн бодлыг гэтэлтэй 300-аас 1000 жилийн дотор гэтийг эзэлчгээд өөрөө уусаагүй ганц үндэст нь Монгол. Гэтийн том том эрдэмтэн гайх ир хэдэн эргүү тэр монголчууд яагаад манд уусдаггүй вэ? Тэр хэлнийх нь агуу соёлынх нь агуу. Тэр соёл хоёроо салахгүй шүү. Би соёлын мэдгүй зүгээр барууны хэдэн жохоо уншиж байсан. Тэр соёл хоёр хэжээдээ холбоотой. Тэгээд тэр үг үсгэж юм үндэст ингэ явдаг баг. Тийм учраас та бүхэн санаалаад ийм сайхан судалгаа одоо дээр үеэсээ хийсэн л дээ. Нутгийн аюулгүйнээс олон сайхан эрдэмтний тухай дөрөв Батэрэдий яхраг ярьлаа. Тэрний түүнийг үргэлжлүүлээд өнөөдөр залуу нэгэн үеийн эрдэмтнүүд авч яваад нутгийн аюулгүй үнэхээр одоо Монгол хэл аюулгүй чухал юм шүү. Нутгийн аюулгүй байхгүй Монгол хэл аюулгүй бүрддэг ч юм уу бүрддэггүй ч юм уу юу гэх юм. Ямар ч гэсэн нутгийн аюулгүй Монгол хэлээр үгсийн саныг баярлжуулж ирсэн гэдгийг би өөрөө үжимчин тэр хэлээр баялаг үгсийн санд өссөн хүнийхээ хувьд ойлгодог мэддэг. Тийм учраас та бүхэнд амжилт хүсье. Илүү дутуу ношсон бол уучлаарай. Баярлалаа та бүхэнд амжилт. Okay.